За. За. За тэгээ. Окей. За ойлголоо. Тэгэхээр нөгөө соц реализмтай юугаар ялгаатай юм. Жишээлбэл хоёлаа нөгөө түрүүн пропаганда ярьсан шүү дээ тий. Тэрнтэй одоо үзэл сурталын сэдвтэй одоо кинонууд гэх юм бол голдоо соц реализм кинонууд гэж яваад байдаг тийм одоо нөгөө Потёмкины одоо тулаан ч гэх юм уу тий. Гэтэл энэтэй одоо ялгаатай нь юу юм төсөөтэй нь юу юм неореализм. Ерөнхийдөө бол миний зүгээр ойлгож байгаа шүү дээ. Социализм чинь яг нөгөө тодорхой нэг тухайн социализмынхаа нэг идеологийн төлөө идеологи дүүжлэх үз. Гэхдээ агуулгын хувьд гэхдээ ерөнхийдөө реалист байдлаар ерөнхийдөө яг уран бүтээлийн хэм маягийн реалист тэгээд зөвхөн агуулгын хувьд социализм. За эхлэх үү? Окей. Басна. За. Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчтэй та бүхний амралтын өдрүүдээр кино үзэх цаг нэвтрүүлгийн дараагийнхаа дугаараар уулзж байгаадаа таатай байна. Бид өнөөдөр та бүхэндээ 1948 онд Vittorio De Sica неореалист найруулагчийн бүтээсэн Дугуйны хулгайч киног толиулахад бэлэн болоод байна. Уг киног дэлхийн 2 дугаар дайнд дууссаны даруй 3 жилийн дараа бүтээсэн бөгөөд тухайн үед бол Европ төв даяар улс орон ерөнхийдөө эдийн засгийн гүн хямралд орсон байсан үеийн кино юм аа. За энэ киног бол ерөнхийдөө энэ гүн хямралын үед бол Италийн нэгэн энгийн гэр бүлийн амьдралыг харуулсан бөгөөд тэдгээр хүмүүс яаж өөрсдийнхөө анхуу амьдралаа залгуулах гэж байгааг неореалист хүнцгээс бол харуулсан кино. Энэ киноны талаар санал бодол шүүмжлэлээ хуваалцахаар манай нэвтрүүлгийн студид Алтан ханс холбооны гишүүн сэтгүүлч Амар Мэнд хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу. За юуны өмнө манай нэвтрүүлгийн студид урилгыг мань хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та урилга явуулсан та бүхэнд гэсэн баярлалаа. Тэгэхээр шууд хоёлаа кино руу оръё л да. Сая би жишээлбэл одоо неореалист гэдэг ийм гадаад томьёо. Тэ киноны нэр томьёог бол ашиглалаа. Энэ одоо киноны урсгал неореалист гэж хэлээд байгаа энэ киноны урсгал жанрын талаар манай үзэгчид бас сонирхож магадгүй л дээ. Неореализм гэж яриад ах юм. Энийг монгол дээр одоо жишээлбэл хөрвүүлж орчуулах юм бол нин шин бодит байдал харуулсан киноны юм урсгал гэж ойлгож болно тийм үү? Энийний талаар хоёул ярилцах уу? Тийм. Ерөнхийдөө реалист гэдэг үгтэй бол манай үзэгчд бол энэ сайн мэдэх байх. Ягаад гэвэл бид нэр 70 жилийн турш социалист ерөнхийдөө урлагийн чиг хандлага дотор өсч бойтсон хүмүүстэй. Тэгэхээр реалист гэдэг бол мэдээж хэрэг бодит байдал. Тэгээд неон уу одоо нин шин үеийн гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг яг хөө энэ юуг харуулсан бэ гэвэл өмнө ч гэсэн кино урлагт бол юм яг бодит ахуйг хамгийн голлож одоо бодит ахуй бодит үнэн байдалтай бол илүү төхүүлсэн тийм байдлаар киног хийх хандлага бол өмнө ч гэсэн дэлхийн кино урлагт байсан. Энэ хандлага болохоор 1945 оны дараа дэлхийн 2 дугаар дайнд дуусны дараах одоо хэсэг хугацаанд зогсолтод орсон байсан Европын одоо кино урлаг Италид анх сэргэн мандах үедээ бас тэндээс гарч ирсэн хэд хэдэн найруулагч нар өөрсдийнхөө уран бүтээлд бол ерөнхийдөө ард түмний өдөр тутмын эгэл жирийн амьдралыг харуулах ямар нэгэн хэнцэр гоёлгүйгээр те яг амьдрал яг ямар байдгийг тэр байдлаар нь харуулах гэсэн нэг тиймэрхүү зорилготой хэдэн найруулагчд бол 1950 он хүртэл ерөнхийдөө тиймэрхүү хандлага Италийн кино урлагт бол тэгээд давмгайлсан байдаг. Тэгээд энэ одоо хөдөлгөөн энэ үйл явцыг ерөнхийдөө судлаачд болон одоо сэтгүүлчд урлагийн сэтгүүлчд бол бичгтээ бол одоо неореализм ерөнхийдөө дахиад одоо бодит байдал бодит хандлагаар кино хийдэг хүмүүсийн дахин нэг юм шинэ үе сэргэн мандал одоо Италид гарч ирлээ гэсэн үүднээс л ерөнхийдөө энэ нэрийг өгсөн байгаа. Тэгээ яг неореализм гэдэг яхаа зэрэг магадгүй жоохон хариг сонсч магадгүй. Гэтэ энэ бол нэг тийм ойлгоход хүнд хэцүү нэр томьёо бол бас хайрцангуй биш л дээ. Ерөнхийдөө яг уран бүтээлийн хандлага ч гэсэн бол хайрцангуй энгийн хинч үзээд ойлгомжтой тийм хандлагаар хандлагатай байна. Түрүүн чи дурдлаа л да соцреализм гэсэн тийм үү? Мэдээч үзэгчд бас энэ дээр бас гайхчлаа бол соцреализмаас тэгвэл ямар ялгаатай юм? Чи реализм гэхээр яг бодит байдлыг харуулж байгаа гэж байна. Бодит байдлыг хідэн удаа интерпретац хийж болох юм байдаг юм бол тийм үү? Тэгэхээр соцреализмаас юураа ялгаатай юм? Яг нь миний ойлгож байгаа би яг бүр ахтар нарийн мэдгүй. Миний төсөөлж байгаа юм социализмын гол хандлага яг мэдээж бодит байна. Түүнийхээ дагуу дахиад одоо тухайн үеийн социалист нийгмийнхээ социалист идеологид одоо үнж тухайн социалист идеологийг магтан дуулах ч юм уу те социалист идеологийн дагуу агуулгын хувьд гэхдээ яг зүгээр яг харуулж байгаа арга хэлбэрийн хувьд одоо реалист шинжээр ямар нэгэн сюрреал ямар нэгэн бидний бодит биш хийсвэр зүйлс байхгүйгээр харуулна гэдэг яг энэ нөгөө нэг зорилго те энэ тунхаг нь ерөөдөө бол ерөөдөө энэ хоёр дээр ялгаад адилхан байгаа юм л да. Яг зүгээр неореалист ч юм уу одоо бусад реалист хандлагуудын хувьд гэх юм бол ямар нэгэн одоо социалист гэдэг юм ямар нэгэн идеологоос ангид илүү уран бүтээлчин өөрийнхөө нөгөө эрхчлөөг хангас эрхчлөөнийхөө дагуу хийгдсэн байдаг гэдгээрэл ерөөдөө ялах болов гэж бодож байна л да. Тэгэхээр чиний энэ яриад байгаа одоо жишээлбэл соцреализмаас өөрийгөө одоо нөгөө нэг ялгаж гаргаж ирэх гэсэн тэр хандлагын жишээлбэл яг энэ киноны нөгөө нэг хэсэг дээр харагдaltaй л да. Нэг одоо
яг нэг чухам нэг сценийг нь ярих юм бол одоо нөгөө киноны гол баатар дугуугаа ингээд алдчихад тэгээд ингээд нөгөө нэг одоо нэг найз нэг жүжиг тавьж идэг тийм үү подвалд нэг байшингийн подвал жүжиг тавьж идэг. Тэнгүү тэр подвал руу ингээд ороход явах замд нь нэг юм социалист дугуулангийнхан цугларсан ерөнхийдөө ингээд өөрсдийнхөө цалингаа нэмүүлээ, өөрсдийнхөө одоо хөдөлмөрчдийн эрх ашгаа хамгаалъя, одоо ерөнхийдөө нэг жижигхэн нэг үйлдвэрчний эвлэлийн цуглаан маягийн юм тэмцээ цуглаад явж идэг байхгүй. Тэнгүүд манай киноны гол баатар тэр цуглаанд оролцохгүй тэрнийг зүгээр нэг юм ажиглагч маягаар ингээ харчаал тоохгүй ерөнхийдөө тэрнийг ингээ яваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр сцен юуг хэлээд байна гэхээр миний хувьд бол юу гэж ойлгоцсон бэхээр энэ кино найруулагч өөрийгөө альваа нэгэн үзэл суртал улс төрийн үзэл сурталд өөрийгөө холбохыг хүсэхгүй байна гэдэг тэр ирмэлцлээ яг тэр зураг авалтын тэр кадруудаар яг тэр хэсгээр харуулсан юм шиг надад санагддаг байхгүй чи санал нийлэх үү? Нийл. Ерөнхийдөө реалист одоо зөвхөн неореализм шиг л реалист хандлагатай найруулагч юм уу тэдний уран бүтээлийг харж байхад хамгийн гол зорилго нь нэг тийм одоо хөндлөнгөөс ажиглагчийн байр сууриас дандаа үзэгчийг аваачдаг нэг тийм бас онцлог бас харагддаг та юу гэдэг өөрөө ерөнхийдөө тухайн үйл явдлаар ямар нэгэн тайлбар байхгүйгээр те ер нь л нэг юм болж байна миний үзэл бодлын тийм гэж харуулдаг те зөвхөн тайлбар яг энэтэй адилхан яг одоо та бүхэнд үзүүлэх юм дугуйны уулгаач гэсэн зүгээр л нэг эгэлж ирийн нэг одоо Италиэр түүний хүү хоёрын ерөнхийдөө өдөр тутмын нэг тэдэнд тохиолдсон нэг жижигхэн одоо дугуй гаалцсан нэг жижигхэн үйл явдалтай холбоотой л өдөр тутмын эгэл амьдрал харагдана. Тэрнээс бол яг тэн дээр бол одоо юу гэдгийг нийгмийн ядуу хүмүүсийн эрх зөрчиж чинь ядуу хүмүүс хэцүү байх гэдэг ч юм уу те эсвэл баярлуулаад байх юм уу тийм ус төржүүлэх зөвхөн хөндлөнгөөс ажиллаж байгаа үзэгч гэсэн яг тэр хөндлөнгөөс ажиллах боломжийг олгосон байт юм уу гэж бас харагддаг. Одоо чинь өөр их юм бол одоо Аббас Киаростами ч юм уу эсвэл одоо Интикийн параллел синема гэж нэрлэдэг одоо арт хаус чиглэлийн 1950-ад оны Сатежа дараа энтрийн кинонууд ч гэсэн ерөнхийдөө яг нэг тийм үзэгчийг тэр нэг магадгүй яг годамжин суугаад одоо өдөр тутмын годамжаар өнгөрч байгаа өдөр тутмын амьдралыг яг харж байгаа юм шиг тиймэрхүү одоо зориг тавьж л ерөнхийдөө ажилладаг юм болов уу гэж би хувьдаа зүгээр боддог л доо тийм. Тэгэхээр чи хэлсэн ерөнхийдөө 50 он хүртэл бол энэ маш хүчтэй тэр одоо тэр урсгал нь орж ирсэн нэг тийм жанр гэж яриад байгаа тийм үү. Тэгэхээр яг энэ 50 оноос эхлээд яг энэ жанр бол бас нөгөө талаас онлын хувьд маш том давлгаа бий болгосон гэж боддог байхгүй би кино урлагийн хувьд. Ялангуяа кино урлагийн шүүмжлэлийн хувьд. Онол кино урлагийн шүүмжлэлийн хувьд. Жишээлбэл Андре Базан гэж байна тийм үү. Андре Базаны яг онол яг энэ үеэс тавигдаж ирсэн байхгүй. Тэгэхээр Андре Базан мэдээч хэрэг Андре Базан гарч ирэх тэр боломжийг нь бол неореализм баг тэр суурийг нь тавьж өгсөн тийм үү. Андре Базаны нөгөө нэг туйлын ертөнцийн нөгөө нэг туйлд нь одоо шүүмжлийн нөгөө туйлд нь хэн бэ гэхээр мэдээч Сергей Айзенштайн байна тийм үү. Сергей Айзенштайны одоо жишээлбэл Потёмкины дайн гэдэг одоо асар одоо идеологийн тэр одоо тэр гайхамшигыг харуулсан монтажийн гайхамшигыг харуулсан тэр нэлээд улс төрийн сэдвтэй тийм киноны нөгөө туйлд нь болохоор Андре Базаны онол явж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө нэг 50 оноос эхлээд ерөнхийдөө одоо чиний нөгөө хэлдгээр шинэ урсгалууд бий болох нь тэр үүдийг нээж өгсөн юм байна шүү дээ. Францын шинэ давлгаа байна. Тэгээд Интикийн одоо параллел синема гэж нэрлэдэг яг Болливуудын эсрэг талын одоо илүү одоо арт хаус гэж хэлэх юм уу. Яг тухайн үед бол илүү урлагийн үнцэнд илүү ач холбогдол өгсөн кинонууд ч гэх юм уу те. Яг эднэрт бол мэдээж хэрэг неореализм бол маш хүчтэй нөлөө үзүүлсэн. За Сатежа дараа ч гэсэн уусаа яг энэ талаар өөрөө ярьдаг. Тэрнээс хойш одоо 1970-ад оны үеийн Ираны шинэ давлгаа дээр ч гэсэн нэг үеийн найруулагчтай ч гэсэн бас яг энэ хандлага бол яг харагддаг л та. Яг хүмүүсийн өдөр тутмын амьдрал ерөөдөө голцоо нийгмийн доод давхрын өдөр тутмын энгийн амьдрал. Гэхдээ тэрэнд нэг хайхтар найруулагчийн зүгээс өөрийнхөө нэг тийм оролцоог оруулаагүй ерөөдөө ингээд жоохон хөндлөнгөөс илүү ажиллах байр сууриас хийсэн ч юм уу. Тэгэхээр зэрэг мэдээж хэрэг хожмын кино найруулагчд бол бас энэ хэм маяг бол бас нэлээд их хүчтэй нөлөө үзүүлсэн. Хожмын кино найруулагч гэх юм бол жишээлбэл Францын шинэ давлгааны нөлөөнд хамгийн их өртөгдсөн миний хувьд бол одоо кино найруулагч гэх юм бол за ойлгомжтой Ираны кино найруулагчд байна. Нөгөө талаас бас Хятадын кино найруулагчд бол ерөнхийдөө энэ Хятадын ялангуяа 5 дугаар үеийн кино найруулагчдаас эхлээд ерөнхийдөө энэ одоо Францын шинэ давлгаанаас айгүйх нөлөө авсан гэж үздэг тийм үү. Тэгэхээр одоо яг энэ одоо Десикагийн одоо энэ бий болгосон неореализмын үргэлжлэн жишээлбэл одоо өнөөдөр Жорж Анке гэдэг Хятадын найруулагч байна тийм үү. Одоо Жорж Анкегийн одоо жишээлбэл ертөнц гэдэг кино тийм. Тэр кинон дэр бол яг тэр неореалист сэтгүү харагддаг байхгүй юу? Чи энэ дэр ямар бодол вэ? Манай Монголд ер нь неореалист тийм хөдөлгөөн байна уу? Манайд бол багтгүй те. Одоогор бол манайд бол яг неореализм. За энийг нөгөө нэг төр орхиотой яг нөгөө хятадтай холбосон гэж ярьдаг. За энтэй ч бол айгу сонирхолтой яг тийм одоо адилхан талууд адилцлууд байгаа юм л да. Ерөөд яг
тухайн нэг урлагийн гарч ирэх одоо тухайн урлагтах одоо нэг юм хэв маяг гарч ирэх үед тухайн үеийн цаг үе болон нийгмийн нөхцөл байдал тэр контекст өөрөө маш чухал байдаг тийм. Тэгэхээр зэрэг яг тухайн үеийн Итали өөрөө ямар байсан бэ гэхээр зэрэг дэлхийн 2 дугаар дайны түрүүн чиний хэлдгээр мэдээж сүрчгсэн байсан. Кино урлагийн салбар нь ерөөдөө бас дагаад дундсан. Тэнд студент төр гэж зүйлч ерөөдөө үлдээгүй. Гэхдээ мэдээж хэрэг хүмүүс кино үзэх хэрэгцээ байсан. Тэр хэрэгцээг нь бол Холливуудын кинонууд ерөөдөө хангаж ирсэн. Гэтэл Америкийн тухайн үеийн одоо эдийн засаг нийгмийн нөхцөл байдал нь шал өөр. Дэлхийн 2 дугаар дайны одоо үеэр бол хамгийн их мөнгө хийсэн баяцсан ус гэж ярьдаг тийм. Тэрнийгээс дагаад Итали Америкийн кинонууд бол ерөөдөө гоё ганган хэнцэр чамин байсан. Тэгэхээр зэрэг яг Италийн үзэгчд болон Америкийн кинонууд хоёрын хооронд бол бас их зөрүү байсан тийм. Тэгэхээр зэрэг магадгүй яг неореалистууд Италид яг яагаад гарч ирсэн нэг гол шалтгаан бас энэ ч байж магадгүй тийм. Бид нар яагаад амьдралыг одоо өөрсдийнхөө амьдралаас дэс хөндлөн юм үзэж байгаа юм бэ? Бид нар бодит байдалтайгаа эвлэрээ тийм. Бодит байдалтайгаа нүүр тулъя гэсэн бас нэг юм зүйлсч бас тэнд нөлөөсөн байж болох л доо. Одоо жишээ нь тэгэхээр би яагаад яг хятадтай ярингуут энийг холбож яаж яах нэхэр зэрэг яг 5 дахь үеийнхний ерөнхийдөө гарч ирсэн гол шалтгаан нь бас тийм байдаг л да. Эдний өмнөх үеийнхэн буюу Чан Кага, Жан Имо энэ юм бол их үед бол яг үнэхээр реалист хандлага бол тэдний кинонууд зохиолж исэн. Гэхдээ тэдний сүүлийн үеийн уран бүтээлүүд 2000-аад оноос эхэлсэн хойш уран бүтээлүүд нь бол ерөнхийдөө одоо Hero гэдэг юм уу те тэр нэг нислэг чинжаалын байшин гэдэг те тэд нар ч бол ерөнхийдөө илүү кунфутэй тэгээд дээр нь зураг авалтууд нь бол аюу их тийм график дүрслэл энэ ихтэй болоод бодит амьдралаас ерөнхийдөө холдсон. Тэгээд 5 дахь үеийнхний гол тунхаг нь юу байсан бэ гэвэл бидний өмнөх үеийн найруулагч хятадын бодит амьдралаас холдлоо те тэдний ерөнхийдөө уран бүтээл бодит ахуйгаас тасарсан байна. Тийм учраас бид нар одоо яг энэ бодит амьдрал хятад юу болж байгаа тухай кино хийнэ гэсэн тийм тунхагыг ерөнхийдөө гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг яг түүний хэлдгээр Jason Kage-ийн платформ тэгээд Unknown Leisure гэж юм уу те үл эмдэгдэх таашаалгүй те тэгээд ертөнцийн те эдгээр дээр бол ерөнхийдөө яг тэр одоо неореалист хандлага ялангуяа тэр нэг баримтат болон уран сайхны киноны тэр нэг заагийг одоо өгөө хийх гэсэн оролдлогууд бол ялангуяа платформ дээр ч юм маш их хүчтэй харагддаг л та яг харахад нэг тосгонд амьдарч байгаа нэг залуугийн өдөр тутмын амьдралаар юм баримт кино хийсэн ч юм уу гэж баг бодогдохоор те ямар нэгэн юм хэрэггүй ч юм одоо те хөндлөнгөөс харахад хэрэггүй ч юм шиг те ямар нэг өрнөл байхгүй үйл явдал байхгүй үг хэл байхгүй те зүгээр нэг залуугийн алхаж байгаа эсвэл ингээ гэртээ байж байгаа сценүүд айгүй олон минут үргэлжилдэг ч юм уу те хэмтийн яг энэ хандлагууд бас яг харагддаг. Тэгэхээр зэрэг уг нь бол манайх нийгмийн хувьд ч гэсэн иймэрхүү хандлага уг нь бас юм төрөх боломжтой юм шиг харагддаг. Нийгмийнхээ нөгөө нэг шаардлагаач гэж бодох юм гэж хэлэх юм уу те 90 он байна. 90 оноос хойш тийм хувьсгалын тохироо гэж хэлж болох юм те. Өнөөдөр бидний үзэж байгаа гадны кинонууд бол мэдээж гоё сайхан тансаг юмны тухай дотоод тэгж байгаа кинонууд нас яг адилхан айгу тийм үнэтэй байшин, үнэтэй машин унсан хүмүүсийн гоё анган хүмүүсийн тухай. Гэтэл яг бодит амьдрал дээр Монгол хүмүүс бүгдээрээ тэгж амьдарч байгаа юу вэ? Үгүй. Яг өнөөгийн одоо Монгол үзэгчийн үзэж байгаа кино болон яг өөрийнх нь амьдрал хоёрын хооронд бол айгу зөрүү байгаа юм л да тийм. Тэгэхээр нөгөө нэг амьдралын тэр одоо хүртэж байгаа тэр урлагийн бүтээл болон бодит амьдрал хоёрын зааг гэдээ хоёлаа ярьлаа шүү дээ тий. Жишээлбэл энэ кинон дэр нэг сцен байдаг чи бас мэдчихэл байгаа. Манай нөгөө нэг киноны гол баатар жишээлбэл одоо нөгөө нэг плакат наадаг гол ажилтаа шүү дээ. Ер нь энд тэнд явж одоо киноны нөгөө зурагт хуудаснууд авч наадаг. Тэгээ нэг зурагт хуудсыг нааж хахад жишээлбэл тэр зурагт хуудсан дэр нөгөө нэг Рита Hayworth тийм одоо тэр үеийн одоо Голливуудын секс символ маш тийм одоо гялгар хэнцэр гоё хүүхний зургийг аваачаад тэр одоо дэлхийн 2 дугаар дайны дараа баг тий нурангаас босч ирж байгаа тэр Италийн тэр одоо хотод аваачиж ингээд тан дээр ингээд нааж байгаа нь маш тэр том одоо тэр амьдрал болон яг тэр урлагийн бүтээл хоёрын хоорондын заагийг яг гаргаж ирж чадж байгаа байхгүй. Тэгэхээр яг неореализм тэр мөн үү? Тэгж ойлгох. Тийм яг уу тий заавал ч аль тэгж яхад тухлах нь хаашаа тий. Энд зүгээр гол санаа бол миний бодлоор гол ойлгож байгаа юм тий. Бид нар одоо өөрийгөө толинд харах гэдэг юм уу те бид нар ямар байна вэ энэ нийгэм маань ямар байна вэ гэдгийг л ерөөхдөө хараад л өөрийнхөө тэр нэг янз бүрийн одоо үзлийг одоо нэг оруулалгүйгээр айлах шингээлгүйгээр те яг ингээд одоо харсан юм л би харсан юмаа л одоо буцааж одоо үзэгчд бас нэг харуулхтай үзэгч дахиад бид нар хаана амьдарч байгаа юм бэ юун дотор амьдарч байгаа юм бэ бид нар хаашаа явж байгаа юм бэ гэдгийг дахиж нэг харах боломжийг олгох гэх юм уу да болов гэж би ойлгохдоо яг өөрөө нөгөө нэг нийгмийн нэг эдис болоод хүн чинь дотор ороо амьдарч байгаа зэрэг бас яг хаана юу болоод байгаа яаж байгаа гэдэгч магадгүй анзаарахгүй ингээд өнгөрчдөг юм шиг. Магадгүй дараа нь тэрийг урлагийн бүтээлээс харах юм бол бас арай өөр юм бодогч бас магадгүй юм л та тийм. Тэгээс нэг юу ч бас их сонирхолтой юм байна. 50 он гэдэг юм хэд Италийн неореализм чинь зогсолтонд орсон гэж байдаг. Тэгээд яагаад тэгсэн гэхээр зэрэг бас нэг шалтгаан нь бол нөгөө Итали өөрөө баяжиж гисэн нийгэм сайхан болсон. Тэнгүү дахиад ийм жоохон ажилчин анги ч юм уу тэр ядуучуудын тухай кино их нэг шаардлага болж гисэн.
Тэгээ бүр Италийн ерөнхий сайжруулнуудаа хэлж ирсэн үг гэдэг юм байлээ. Одоо неореалист кинонууд бол баг угаас хамдаж угаах хэвээр бохир зүйл мөл гэсэн тийм хүүхнүүдээс хэлжлээсэн мэт. Тэгээ ерөнхийдөө 50-аад оноос эхлээд яг Итали ерөнхийдөө зогсонд орсон. Гэхдээ мэдээж нөлөө нь яг түүний чиний хэлжсэнээр үргэлжлэсээр байсан. Хамгийн тэрнээс нь залгаал одоо Францын шин давлгаач гэсэн Италийн неореализмтай бол бас их холбоотой сүлжсэн шүү дээ. Тэгээ одоо Годорын кинонууд энэ яхан мэдээж нэг эвлүүлэг энэ төргээд айгуу тийм радикал зүйлс хийсэн ч гэсэн яг нэг үзүүлж байгаа дүрс нь бол ерөнхийдөө л нэг тийм бас л өдөр тутмын энгийн амьдралтай ямар нэгэн гоё чимэглэлгүй тэгээ 400 цогт байна те кан шагнал авч байсан. Тэгээ зэрэг гих мэтчлэн яг ингээ тэрээс монтажын оролцоо маш бага тий цаашаа гол ингээ дөрвөлжлээд явцсан л доо. За тэгэхээр нөгөө нэг түрүүн чи өөрөө хэллээ л дээ та өөрөө хэллээ уучлаарай нөгөө нэг неореалист кинонууд бол бодит амьдрал тийм үү баримтат кино болон уран сайхны тэр заагийг баян ингэж хэлбэлзүүлж тэрнийг ингээд алга болгох гэж ингэж оролддог тийм одоо техник гэж яриад байна тийм үү. Гэтэл энэ Витторио де Сикагийн одоо энэ кинонд жишээлбэл одоо мэрэгжлийн бос жүжигчин тоглосон байна. Тийм үү. Ерөнхийдөө багийнхан дийлэнх гэсэн мэрэгжлийн бос гол дүрийн ихтэй чинь болохоор мэрэгжлийн жүжигчин баг. Тэгээд бусад баг нь бол дийлэнх нь мэрэгжлийн бос жүжигч гэж ярьдаг. Ерөнхийдөө зөвхөн одоо нөө Витторио де Сикач ерөнхийдөө неореалистуудын бас нэг гол онцлог нь тэр байсан. Ерөнхийдөө мэрэгжлийн бос жүжигчтэй. Тэгээд дандаа зураг авалтаа гудамжин ч юм уу гадаа антер хийдэг. Яг тэр нөө студиуд байхгүй болцсон. Тэгээд дээр нь бодвол мэрэгжлийн жүжигч гэсэн тухайд бодвол ховор олдохгүй байсан уу яасан. Эсвэл яг өөрсдийнх нь зорилго байсан уу яг тэрийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд ерөнхийдөө тийм хандлагатай байсан. Тэгээд хойш ч гэсэн бас яг энэ мэрэгжлийн бос жүжигчтэй ажиллах сонирхолтой тийм хүн найруулагчд бол бас их олон гарчлаа. Түрүүний ярьдаг яг яасан нэг Жажанкагийн хувьд ч гэсэн бас гол банк нөгөө гол төдөө тоглолтын эмгтэй жүжигч нь бол бүжигчин тэгээ нөгөөх нь юу ч үлээ ингээд бас мэрэгжлийн бос жүжигчдийн хэд бол багт нь харагддаг л та. Тэгээ тэдний хувьд ч гэсэн бас яг яагаад мэрэгжлийн бос жүжигчтэй ажиллах гэдэг юм бас өөр нэг шалтгаан юу бас байж болох л доо тий. Яагаад гэвэл тэнд жүжиглэлт нэг шаардлага байхгүй. Тэнд зүгээр л яг байгаа тэр бодит хүмүүс өдөр тутмынхаа амьдралаар амьдарч байгаа тэрийг гол нь харуулах гэсэн одоо юу гэмдэ дүрийг бүтээх биш. Одоо өөрийнхөө санаандаа бүтээсэн тэр дүрээ тэгээд тохирох хүнийг найруулагч хайж байгаа тийм үйл явц юм уу да тий. Тэгэхээр зэрэг яг хуу одоо бас ингээд бид нэр жоохон Холливуудын кино, Холливуудын одууд энэ төр гэж хараад ерөөдөө мундаг жүжигчин тоглосон бол сайн, тэр жүжигчний жүжиглэлт мундаг энэ төр гэж ярьдаг тий. Би бас энтэй заримлаа жоохон саналдаг. Яг та мэдээж тийм байж болно. Гэхдээ нөгөө талдаа нөгөө нэг жүжигчин гэдэг бол одоо найруулагчийн нэг объект ч юм уу тий. Найруулагчийн одоо камертай л адилхан нэг зүйл байхгүй тий. Тэгэхээр зэрэг тэр хүн яг өөрийнхөө тэр дүрд тохирох тэр хүнийг хайж олох гэсэн тэр юмыг бас нэг кино уурлахт бас нэг арай нэг шинээр бас харуулах гэж бас одоо шинээр харсан одоо тохиолдол болсон ч гэж хэлэх юм уу те. Жог ойлгомжтой байж байна. Зүгээр. Тэгэхээр хоёулаа найруулагчийн талаар яриа. За Витторио де Сика бол ойлгомжтой нөгөө нэг Италийн одоо коммунист хөдөлгөөнд нэг үе одоо Пьер Паоло Паузелини гэдэг одоо Италийн алдарт одоо шүүмжлэгч, жүжигчин, найруулагч те зохиолч хүнтэй хамт ерөөхдөө тэр хөдөлгөөн нэгэн үе бас элсэж явж исэн хүн байна тийм үү. Тэгэхээр тэр хүний бас нэг тэр зүүнний урсгалын бас нөлөө бас байсан болов уу гэж боддог байхгүй. Тэгээд ерөөхдөө энэ кино хийхээс өмнө дайны өмнө бол одоо ийм хөнгөмсг маягийн комеди маягийн кинонд бүтээдэг байсан бол гівгэн дайны дараа ийм шив шин одоо ийм тэ неореалист иймэрхүү бас нэг кинонуудыг хийх болсон шалтгаан нь юу юм бол чи юу гэж бодож байна? Тийм бас мэдээж хэрэг өөрийнх нь зүүнний үзэл санаа нь бас яг иймэрхүү бодит амьдрал тэгээд ялангуяа нэг нийгмийн доод аврахын тухай бодит амьдралын кино хийх болсон шалтгаан байж болно л доо. Ерөнхийдөө ингээ харж байхад жишээ нь одоо яг түрүү Жазенкагийн ярьсан Жазенкагийн өвчсөн бас яг тийм харагдаг шүү дээ. Ерөнхийдөө яг одоогийн капиталист ертөнцөөр чиглэн явж байгаа одоо энэ хятадын замд айгүй эргэлзээ айгүй тод харагдаг л да. Яг өөрөө шууд энэ буруу гэж яахдаг кинон дээр хүчтэй тулгаж харуулсан зүйл байхгүй ч гэсэн бид нар хаашаа яваад байна, бид нар зөв явж гинөө, буруу явж гинөө. Энэ дундаас хятадын тэр уламжлалт нийгмийн үнд сүнс бас хайчж байна гэдэг ч юм уу. Тэрнийг эргэлзээнүүд харагдаж байна. Тэгэхээр зэрэг би бас яг Витторио де Сикагийн яг хувийн амьдралын талаас тийм сайн мэдхгүй. Зүгээр яг ерөөдөө зүүнний үзэл санаа өөрөө урлагийн реалист хандлагатай бол өөрөө бас их хүчтэй холбогдож штэ тий. Чинь түрүүн бид хоёр социализм гэдэг ярьлаа тий. Ягаад бас социалист коммунистууд яг реалист урлагийн хэм маягийг тэгж дахин шүтжсэн гэдэг ч бас тэрнтэй холбоотой тий. Ягаад одоо амьдрал юм байна тий. Бид нар одоо өөрсдийнхөө амьдралын бодит нүүр царайг харах хэрэгтэй. Бидний амьдрал юм байна. Тэгэхээр бид нар одоо энийг өөрчлөх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Бид нар ямар нэгэн хувьсгал хэрэгтэй байна тий. Бид нар одоо энэ нийгмийн бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн ч юм уу. Тэр үйл санаатай нь бас илүү реалист урлагийн маяг бас илүү зохисдогч байхыг үүсэхгүй л тий. Тийм бол тийм нийцэмж юм бол байгаа л да. Тэгэхээр надад зүгээр неореалист кинонуудын юун таалагддаг вэ гэхээр неореализм бол өөрөө устраас өөрийгөө байнга ангид байлгахыг хүсдэг. Одоо тэр нийгэмд байгаа доминант тэр элит группүүдийн одоо тэр явуулж байгаа тэр
одоо ямарваа нэг юм уриаллаас гадуур оршихыг хүсдэг юм шиг надад айгу тэр нь айгу таалагддаг байхгүй. Жишээлбэл Жа Жанкегийн тэр бүтээлийг ертөнц гэдэг киног бүтээлийг ингээд үзэж хахад тийм үү. Яг үндэ хэлэхэд ингээд нэг шүүмжлээд байгаа юм шиг үгүй ч юм шиг тийм үү. Яг ясам дээр зүгээр тэр камер бол бүх юмыг зүгээр баримтжуулаад өнгөрч байгаа юм шиг санагддаг. Тэрэн дээр нэг сцен гардаг л да одоо жишээлбэл Жа Жанкегийн ертөнц дээр эмгэн өвгөн хоёр хятад хөгшин суугаад ерөнхийдөө камерын өөдөөс ингээд хараад сууж идэг. Тэгэнгүүтээ тэр хоёрт ингээд ханаас ч нэг гар гарч ирээд мөнгө өгдөг тийм хүүхэд нь ингээд нөгөө том барилгын компанид ажиллаж байгаад барилга дээр аваачаад юу яатсан ослоор ингээд нас орцсон. Тэгэнгүүтээ ингээд нөгөө хоёр ч хөрхий ганц мэдээж хятад хүмүүс юм чи ганц л хүүхэдтэй ээж тараа ганц нөгөө тэтгэгч нь. Тэгэнгүүтээ тэр хүүхдийн маань тэр хүүхдийн чинь одоо төлбөрт нь тийм өхлийнхэн төлбөрт нь ингээд бид нар мөнгө өгч яана гэдэг гар гарч ирээд мөнгө өгч чаана тийм мөнгө аваад нөгөө хоёр ч ингээд камерын өөдөөс ингээд ширтэл хоцорж байгааг тэр хоёрыг юу ч тэр хоёр нэг өгч дуурахгүй байгаа ерөнхийдөө ямар нэгэн нүүрний ямар нэгэн мимик хөдөлгөөнч хийхгүй байгаа ямар нэгэн эмоц ч одоо хийх шаардлагагүй гэж байгаа юм шиг тэр камер ердөөсөө тэр баримтжуулж авч байгаа байхгүй яг тэрнтэй адилхан Виктория де Сикагийн тэр кинонд дэр чсэн хамгийн сүүлд нь хамгийн гайхамшигтай тэр мөч нь юу вэ гэхээр хамгийн сүүлд тэр хүн ингээд нөгөө өөрөө хулгайч болоод таардаг штэ дугууны хулгайч болоод таардаг тий гэтэл ингээд тэр хүн ингээд цаашаа ингээд алхаад явдаг. Тэгэхэд ингээд тэр хүнийг ингээд шоронд хийгээд нэг айхтар одоо ялтан болгоод ч байгаа биш тийм үү? Аль эсвэл нэг сүртэй одоо гимшиж газар шааж унаад ингээд байж байгаа ч юм биш зүгээр ингээд тайван ингээд цаашаа алхаал явдаг тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг хүний амьдрал өдөр тутмын амьдралын тэр одоо эмгэнэл гэж юм байдаг шүү дээ тийм үү? Яг үндэ хэлэхэд бол капиталист ертөнц бол бидний өдөр тутмын амьдралд эмгэнэлийг авчирч гин гэдгийг нь зүгээр баримтжуулаад өнгөрч байгаа надад аяг таалагдаад байдаг байхгүй. Энтэй санал нийлэхгүй. Тэгэхэд манай одоо жишээ нь одоо магадгүй яг нөгөө найруулагч чинь хамгийн ерөө өнөхөр зүүнний үзэлтэй хүмүүс те яг найруулагч тэр яг зүүнний үзлээ одоо магадгүй хамгийн хүчтэй харуулж байгаа хэсэг нь яг тэр хэсэг л дээ те. Энэ ертөнцид амьдрахын тулд чи яах вэ? Ерөөдөө яг капитализмын нэг суурь зачимл ерөөдөө тийм шүү дээ те. Чиний хожоо гэдэг магадгүй хин нэгний хувьд юу алдагдал байж таардаг те. Тэрний бас тийм байж болох юм шүү. Тэр нөгөө нэг хин нэгний хожоо бол хаа нэгтэй газар байгаа хүний алдагдал гэж ярьж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр тэрэн дээр бас нэг юу байгаа л да нэг хэсэг байгаа чи санаж байгаа нөгөө нэг хөрхийн нөгөө инжинд авсан тийм үү одоо нөгөө нэг орныхаа дэвсгэр даавууг одоо юунд ламбаартанд аваач тийм үү барьцаанд өгөөд тэгээд ерөнхийдөө тэр барьцаалаад олсон мөнгөөр нөгөө дугуй худалдаж авч чинь тийм үү. Гэтэл айгүй инээдтэй юм нь юу вэ гэхээр нэг талд нь яг нөгөө нэг орны даавнуудыг барьцаалдаг нэг хэсэг нь ажиллаж байгаа ламбардны нэг хэсэг нь ажиллаж хахад яг нөгөө хажуу талд нь дугуйг нь буцаахад нөгөө нэг юу олгож зарж байгаа яг тэр нэг хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр ердөөсөө нэг байгууламжинд ердөөсөө нэг нь нөгөөтгөөс даавуугаа хүлээж авч байгаа нөгөөт нь эргүүлээд дугуйгаа аваад тэгээд дугуй нь ингээд нэг юм эцэс төгсгөлгүй давтамж явж байгаа байхгүй. Яг үнэ. Тийм үү. Тэгэхээр одоо энэ ертөнцид ерөнхийдөө хин нэгнээсээ юу ч хожоогүй юм шүүч гэдэг юм уу тий. Ер нь ингээд нэг юм эцэс төгсгөлгүй нэг юм дугуй цикл дотор явж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр дөрөв хоёлаа Монголын кино урлагийн талаар ярьлаа л да. Тэгэхээр яг хуу 70 жил бараг социал реализмын дагуу бид нар хөгжсөн гэдээ ярьсан тийм үү. За социал реализмын дагуу хийгдсэн зөндөө кинонууд байгаа. Неореалист гэх юм бол яг үндэ хэлэхэд миний хувьд бол яг энэ бол неореалист бүтээл гэж ингээд цохон тэмдэглэхэд бас хэцүү ч гэсэн. Гэтэ ерөнхийдөө чиний ерөн сэтгэл тоногчсон ямар кинонууд байдаг вэ? Яг одоо неореалист гэж хэлэх чаашаа. Гэтэ ерөнхийдөө неореалист хандлагатай бол нэлээд дөхүүг юм дэж 90 оноос өмнө хийгдсэн манай кинонууд бол ерөнхийдөө бас яг тэр хандлага бол ерөнхийдөө харагддаг шүү дээ. Зүгээр хөдөөгийн малчны өдөр тутмын ингээл амьдрал. Тэг яг нэг голоор нь мэдээж нэг нам төр одоо малаа өсгөх ёстой гэдэг юм үү те эсвэл үйлдвэрт ажиллах ёстой гэсэн нөгөө нэг цаанаас заагдсан байх хэрэгтэй нэг социалист идеологид үйлчилсэн тэр үйлчлэлсэмж нь харагддаг болохоос яг тэр нэг кино хийх арга барилын хувьд те яг өдөр тутмын байна. Яг амьдралтай бол энэ хүн чинь ойрхон байна. Дөрөв чинь амьдралтай ойрхон байна. Харилцан ярианууд чинь ойрхон байна гэдэг ч юм уу те. Энэ юм бол ерөнхийдөө манай социализм үед хийгдсэн их кинон дээр бол яг энэ юм чинь бол харагдаж байна л та. Тэгээд яг одоо энэ төр гэж хэлэхээр бас яг бодож иж хариулахгүй бол яг яах гэсэн. Зүгээр 90 оноос хойш бол харин яг жоохон юм реалист буюу бодит хандлагатай кинонд бол харьцан их цөөрсөн л дээ. Их түг хоёлаа ярьсан те ингээд зөрүү ингээд холдоод байна гэдэг те. Магадгүй нөгөө нэг зөвхөн кино урлагч гэлтгөө одоо би бас ингээд зүгээр гэрэл зургийн төчсөн харахаа зэрэг нь бас гэрэл зурагтай ч гэсэн нэг юм хүм харагдаад байгаа шүү дээ. Нэг бол одоо бүр нэг гой ган ялгар байна. Үгүй бол бүр нөгөө нэг зовсон хүний зургийг очиж авдаг гэсэн. Одоо хог дүүдэг хүний зураг эсвэл бүр нэг жоохон гадаа хог түг явж байгаа хүмүүс. Эсвэл хогийн цэг дээр амьдарч байгаа хүмүүс их юм те.
Тэгээ нэг хит их зовлонг харуулах гад нэг бол хит нэг юм гой ган Америк мөрөөдөл харуулах гад тий. Тэгээ голоор нь яг миний бодлоор одоо чи нэг яг Монголын амьдрал яг ямар байгаа вэ гэдгийг харуулчаар одоо 90 оноос хойш игдсэн кинонууд ч юм уу эсвэл өдөр тутмын эмгэнлийг харуулсан тийм бол харин байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ орон зай бол бас Монголын урлагчдын одоо бүхий л тал ингээд дутагдж байгаа юм шиг надад санагдав л та. Гэхдээ нөгөө талаас дутагдж байгаа гэдэг чинь бас нээлттэй байгаа орчин шүү дээ. Нээлттэй байгаа орчин. Ерөнхийдөө залуу уран бүтээлчид гарч ирэх тэр нэг тийм орон зай байгаа гэж ойлгож болох юм шүү дээ, тийм үү? Тийм орон зай бол уг нь бол байгаа юм шиг надад санагдаж байна. Одоо хүмүүс хийхгүй байхыг бодоход одоо бас тэгээд нэг яадаг юм уу да. Тиймэрхүү юм хийлээ гэдээ бас одоо ашиг орлого олохоор үуч байдаг ч юм уу яадаг чинь тийм мэдхгүй л дээ. Яг би өөрөөдөө салбартанд ажиллаж үзег болохоор. Миний мэдхээс Алтан хоолц төрийн бас байгууллага ерөнхийдөө энэ залуу ялангуяа энэ арт хаус альтернатив киноны чиглэлийг бол маш их сонирхдаг залуучууд ийм холбоо гэж би мэднэ. Кино урлыг сонирхдаг. Танай энэ холбооноос ер нь кино хийх тийм ирээдүйдээ найруулагч хэн байна? Анхны киног бол хийсэн л дээ. Иш их баяр гээд залуу манай холбооны гишүүн одоо үндэслэн байгуулагчны их баярын Уран хас гээд кино хангалттай кино бол сая өнгөрсөн намар яав те намар тэнгис кинод нээлттэйсэн байгаа тийм. Тэгэхэд бол одоо ч нэг дандаа залуучууд байгаа. Анхны кино бол ямцсан гарсан. Цаашдаас дахиад кинонууд бас хийгдэх баг л та тийм. Гэхдээ яг энэ Айкийн кино арай өөр хангалттай л та. Тийм арай өөр чиглэлтэй ч юм уу. Гэхдээ бас реалист танил бас байгаа л да. Уусаа баримт кино болохоос яг ингээд хүмүүсийн өдөр тутмын 3 зураач гэрүүлийн уран бүтээлч гэрүүлийн өдөр тутмын амьдралыг ерөнхийдөө шууд камераар бичээл тэрийг монтажлаад тиймэрхүү маягаар хийсэн бүтээсэн кино л та тийм. За тэгэхээр хоёулаа юуны төрөнд манай одоо студид хүрэлцэн ирсэнд танд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө хоёулаа ингээд ярилцлага өндөрлөөд үзэгчтэй бас нөгөө киногоо төлөвлөх боломжоо хоёулаа олох уу тий. За тэгээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд эрхэм үндэт үзэгчтэй та бүхэнд 1948 онд Виктория Де Сика найруулагчийн бүтээсэн. Дахиад эхлэх үү? Төгсгөлийнхаа за. За ингээд эрхэм үндэт үзэгчтэй та бүхэндээ 1948 онд Италийн неореалист найруулагчийн бүтээсэн Дугуйны хулгайч киног төлөвлүүлье. Болцсон уу? За баярлалаа. За баярлалаа. Болсон уу? Хугацаа нь. Тийм үү.